Тэгэхээр хадгаламж эзэмшигчдийн хадгаламж одоо хөрөнгийг хэрхэн хамгаалах вэ гэд асуугаад байгаа нь. Тэнгүүд нь хадгаламжийн даатгалын тухай хууль торшооны хадгаламж эзэмшигч гишүүдийн мөнгөн хадгаламжийг хамгаалах зохицуулалт нь одоогоор тодорхой бус байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж хамгаалахаар оруулж ирж байгаа. Жишээлбэл 20 сая төгрөг гэдэг шиг энэ эрсдэл үүссэн тэр хадгаламжн дээр хэмжээ зааж өгөх юм уу? Эсвэл бүгдийн энэ одоо эрсдэл үүсэх юм бол тэрийг хаанаас энэ эрсдлийг одоо дааж зохицуулт хийх юм гэдгийг асууж. Ямар хуулиар зохицуулагдах юм? За 4 номер. Тулан гишүүний асуултанд хариулъя. За хадгаламж зээлийн оршооны тухай хуулийн шинжилсэн арга буюу санхүүгийн оршооны тухай хуулийн 8 дугаар бүлгийг хадгаламжийн даатгалын зохицуултыг оруулсан байгаа. Энд байгаа хуулийн төсөлд оруулснаар бол хадгалан зээлийн хоршоод хадгаламжийн даатгалын санд мөнгө төвлөрүүлэх юм байгаа. Тэгээд эхний шатанд бол хадгалан зээлийн хоршоон дээр ямар нэгэн доголдол асуудал үүслэх гэдэг бол нөөцийн сангийн хөрөнгөөр асуудлыг бол зохицуулна. Шаардлагатай бол тогтворжуулалтын сангийн руу бол шилжүүлэн тогтворжуулалтын сангийн хөрөнгө бол хадгалан зээлийн хоршоо бүрээс цуглуулсан хөрөнгөөс бүрдэнэ. Тэгээд үйл ажиллагааг жигдрүүлэх, чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээ эсвэл зээл хэлбэртэй буцаан төлөгдөх нөхцөлтэй бас зээлийг гаргах юм байгаа. Хэрвээ энэ мөнгө хөрөлцөөгүй эсвэл гаргасан зээлний дараа хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаа сэрхэхгүй дампуурх эрсдэл үүсэх юм бол хадгаламжийн даатгалын тогтолцоолол бол төвлөрүүлсэн саналууга Гүйцэж харуулах 4 номер. Болсон уу? 4 номер. За тэгээд бидний тооцоолж байгаа бол хадгалан зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг бол 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг даатгалд хамруулахаар бол тооцсон байгаа. Ингээд тооцоо үзэхээр бол өнөөдрийн хадгалан зээлийн хоршооны гишүүдийн 96% нь бол 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжтай байгаа учраас нийт гишүүд 96% бол даатгалд хамрагдчихна гэж бол тооцож байгаа. Шимтгэлийн. Шимтгэл хураамжийн хувьд бол бас хадгалан зээлийн хоршоод өөрсдөө төлөө явахаараа. Төрөөс бол мөнгө гарахгүй банкны хадгаламжийн даатгалаас бол тусдаа сан үсгэх явах юм ба.